За энэ хийцийн тухайд бол энэ маш их хариуцлагатай хийц. За энэ дээр бол ерөөсөө л одоо уурхайн гүнд ажиллаж байгаа бүх хүмүүсийн одоо амь амьдрал хувь заяа үйл ажиллагаа нь одоо чиглэгдсэн ийм одоо нэгсэндээ одоо металл уурхайн гүнд барилга гэсэн үг. Тийм учраас маш хариуцлагатай хийц. Бид ч одоо их хариуцлагатай хийх ёстой нэг. За тэр утгаараа одоо бид ер нь их ач холбогдлогч ингэж хийж байгаа. За манай захиалагч байгуулагч гэсэн үн дээр одоо маш их ач холбогдлоо өгж байгаа. Тэр дундаа манай 2 дугаар уурхайн ам бол дэлхийд одоо эхний 3 түвшигддэг хэмжээгээрээ одоо ийм одоо ам байгаа. Тэргээрээ бас их онцлогтой ийм одоо хийц байна. За энэ уул уурхайн чиглэлээр анх удаа одоо Монголд хийж байгаа учраас ерөөс анхных нь л одоо Монголд хийж байгаа гэсэн үг. Зүгээр энэ хийцээ хувьд бол манай үйлдвэрийн хувьд бол хийх л ёстой ажлуудын нэг. Ганцхан яг урдны юм захиалга байгаагүйдээ л онцлог байна. Тэгээд нөгөө нэг талаараа бол бид нар олон улсын стандартаар одоо 10 хэдэн жил ажил гүйцэтгэж байгаа. За энэ утгаараа одоо бидэнд захиалагч маань одоо энэ ажлыг одоо өгсөн гэж ингэж бид ойлгож байгаа. Уурхайн гүнд нэвтрүүлэг үзэгчдэнд үргэлжлэн хүрж байна. Яг одоо би Өмнөг аймгийн Хамаг Цумын нутагт орших оюутлагын төслөөр ирчээд байна. Оюутлагын төслийн шафт 2 буюу 2 дугаар босон ам дээр яг одоо би ирчээд байна л да. Тэгэхээр энд өнөө бидний өглөөнөөс хойш үзсэн энэ нэвтрүүлэг тавцсан яг одоо энд угсрахад бэлэн болгоод байгаа юм байна. За учир нь юу вэ гэвэл энэ 2 дугаар босон амны доошогоо ухах буюу одоо тэнд 1300 хүртэлх метрийн гүн хүртэлх одоо малтах ажлыг хийхин тулд энэ нэвтрүүлэг тавцанд хүмүүс ажиллах нь байна. За тэгээд хамгийн гол нь энэ нэвтрүүлэг тавцангийн гол үүрэг оройл нь юу вэ гэвэл энэ босон амыг хамгийн гүнд нь хүртэл хэдийн хүртэл одоо хэмжээнд ухах вэ? Тэр ухах бүх ажлыг энэ тавцан дээр хийж гүйцэтгэнэ гэсэн үг. Ингээд нэвтрүүлэг цааш хөрвүүлнэ. Илүү их сонирхолтой зүйлсийг өнөөдрийн нэвтрүүлгээр онцлон танд хүргэх болно. Үргэлжлүүлэн та уурхайн гүнтэй хамтаагаарай. What do you think about our quality and progressing so far up to this point? Яг ажлын ихэнх үед яг туршлагагүй ч юм янз янзын асуудлууд жижиг сажигнууд байсан. Одоо бол ерөөсөө айгүй сайн байгаа. Тэгээ урд нь 100 мм юм уу янз бүрийн зөрөөмөр 100 мм хүртэлх зөрөө гардаг байсан бол одоо бол 1 мм орчим байхад. That's what you guys doing now. Одоо энэ явагдаж байгаа энэ төслийг те энэ төслийн бүх үйл ажиллагаа хэрвээ энэ стил одоо энэ харуулж байгаа тавцсан шаардлага хангаж чадахгүй бол бүх үйл ажиллагааг нь хойшлуулах юм зогсоо хүртэл тийм үр дүн үзүүлэх учраас энэ бол их чухал гэсэн. Энэ 2 дугаар амны одоо яг чухал учир нь юу вэ гэвэл цаатлын нэг 1-р амтай холбогдох учраас доошо 1300 м хүртэл хэмжээнд ухагдаж бэлдэгдэж тэ. Тэгээ цаатлаас ирж байгаа хөндлөн огтлолынхаа замуудаа уулзах хэрэгтэй байхгүй. Тэр бол тэгэхээр энэ бол хэр зэрэг чухал вэ гэдэг эндээс харагдаж байгаа. Энийг одоо энэ ажлыг явуулахгүй юм уу ямар нэгэн шалтгаанаас болоод энэ саатах юм бол нэг өдөрт 28,000 тонн одоо дэсийн баяжмал алтны баяжмал энэ баяжуулах үйлдвэрлэлөө илгээх ёстой энэ ашигт малтмалынхаа хэмжээг болоод одоо хойш тавьж байна гэсэн өдөрт. What is the progressing status right now on this installation of this Galloway steel right now? The progress we Ахлаад эхний тавцангийнхын хэсгийг оруулсан байгаа тий. Тэгээд дараа нь одоо энэ барилгын шат баригдаж байгааг харж байна. Энэ барилгын шат баригдана. Тэрний дараа энэ жижиг хэсгүүд нараас нь орж угсрагдах юм байгаа маа. Well, in the first time we would like to install. Анх бол энд бүгдийг угсарч байгаад дээрээс нь том өргөн өндөр даацын кранаараа угсарч тавих байсан. Тэгээд тэр кран ямар нэгэн асуудалтай эвдэрхий байсан учраас эдгээр болоод гадаа нь бүгдийг буцааж задлаад баг багаар жижиг хэмжээтэйгээр нь одоо арай нам даацын кранаар оруулж тавьж дотор нь угсарч байгаа юм байна. 2 дугаар ам ер нь уурхайн холбогдолтой төмөр хийц гэдэг бол асар хөндөр ач холбогдол гэж ажиллахгүй болдог чанарын өндөр түвшин шаарддаг. Дээрээс нь аюулгүй ажиллагааны өндөр түвшин, дээрээс нь энэ орж байгаа металл хийц бол энэ төмөрийн төрөл чанарууд бол их нарийн шалгууртайгаар арчиж хийгддэг учраас яагаад бол энэ дэр чи хүний аим холбоотой тийм ээ. Энэ бол зүгээр бараа бүтээгдэхүүн зөөхөж дээрээс нь хүн энэ дээр явж ажилладаг учраас энэ бол нэлээд чухал бөгөөд их анхаарал шаардсан ажил. Тэр яагаад гэвэл энэ хийцийг хийхээс өмнө зураг төслийн дагуу угсралтай тэр зургийг үүсгэх ажлын зураг гаргаж энэ хэмжээнүүдийг баталгаажуулдаг ингэж нарийн хэмжээг гаргадаг байхгүй. Тэр хэмжээг гаргасны дараа яг тэр хэмжээний дагуу энэ ажлыг гүйцэтгэх хэрэгтэй. Тэр гүйцэтгэлийг хянаж гүйцэтгэх үнэтэй. Тэр цех дээр үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэгээд үйлдвэрчдийн дараа энэ талбар дээр ирээд угсрахад эдгээр яг таарж явах хэрэгтэй. Хоорондоо нөгөө нэг болт молтны нөх бухс бусад одоо зааг мааг тэ. Тэгээд ингэж таарж явах хэрэгтэй. Ингэж таарахын оронд ингэж таарахын тулд тэр зөрж болох хүч зөрөө бас байдаг байхгүй. Тэрийг бол 1 мм-ээс илүү гаргаж болохгүй гэдэг тийм стандарттай байдаг тий. За одоо энэ дээр бол одоо зургийн боловсруулалтын дээр зургийн ажлын зураг гаргадаг юм инженерүүд бий.
ажлын зураг гаргаж наривчлалтад тэр хэмжээнүүдийг бүгдийг тогтоож тавьдаг. Дараа нь ажил хийгдэж явах явцад ажлын удирдлагын инженерүүдтэй холбогдож ажиллаж хамт ажиллаж тэр зурган дээр гаргасан нарийн хэмжээнүүдийг яг үнэхээр тэр дагаж мөрдөж яг тэр хийж байгаа ажил дээр яг тохируулж тааруулж байгаа гэсэн чинь хянаад явж байгаа. Тэгээд манайх бол бүрэн Монголын хөрөнгө оруулалттай компани. Тэгээд гадаад ажилчин байхгүй бүгд тэр Монгол инженерүүд, Монгол залуучууд бий. From what I have seen so far I'm very happy. Ер нь болохоор энэ юуг бол оюутлогын төслийн хүрээнд оюутлогын компаниас захиалга болгож байгаа бол яг энэ Redpath гэдэг компани маань яг өөрсдөө гардаж одоо уурхайн нэвтрэлтийг гүйцэтгэж байгаа. Тийм мэрэгжлийн компани байгаа. Тэгээд өөрсдөө энэ сэтгэл хангалуун байна. Уурхайн нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Дэлхийд нөөцөөрөө дээгүүр зөхөж байгаа оюутлогын төслийн 2 дугаар босоо амны нэвтрэх тавцсан буюу энэ одоо гайхалтай бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн Хасуу Мегаватт компани үйл ажиллагааны талаар болоод за тэдний хийсэн энэхүү нэвтрэх тавцсны тухай энэ удаагийн нэвтрүүлгийг онцлон танд хүргэлээ. Монгол инженеруудын Монгол хүний гараар ураханаар бүтсэн энэхүү нэвтрэх тавцсан Монголын төдөөгүй дэлхийн уул уурхайн түүхэнд нэгэн шинэ нууцыг бас нэгэн томоохон түүх болон үлдэж байгаа байлаа. Ингээд дараагийн дугаараараа эргээд уулзъя.